Томоо төмс талдварын үед хоол тэжээлэр бие организмынхаа тархлааг дэмжих нь бол хамгийн нэгдүгээр асуудал байгаа. За ингээхийн тулд хамгийн нэгдүгээрт нь бол шингэнийг маш сайн авна. За шингээ ямар байх ёстой гэвэл одоо өглөө босоод 1-2 аяга, чадвал 2-3 аяга халуун бүлээн усыг уун. Тэгээд халуун бүлээн шингэнээ бол өдрийн турш уух хэрэгтэй. За өглөөнийхөө цайг бас тогтмол уун. Тэгжиж одоо өдөржингөө ажиллах биеийн эрч хүч, энергийн их үүсвэр болдог. Бүх төрлийн ногоогоор баяжуулсан шүлтэй хоолыг тогтмол бас идэх хэрэгтэй. За ингэхдээ одоо махныхаа хэрэгцээг бас тохируулах хэрэгтэй. За ясны шүлэн сайхан саримс хийгээд мөн цагаан гаатай хэрэглэх юм бол бас эсэргүүцэл маш сайн дэмжиж өгдөг. За үүнээс гадна сүү, цагаан эдээ, тараг, айраг, аарц. За эднэрийг болохоор энэ сүү цагаан эдээгээ болохоор жацраг юм уу ансаар баяжуулаад мөн одоо зүгийн балтай халуун сүү уух юм бол бас эсэргүүцэл маш сайн дэмжигдэж өгнө. За ямар хүнс одоо хэрэглэхгүй бэ гэхээр ялангуяа хүүхэд бол чихэр сахар, хийжүүлсэн ундаа, бүх төрлийн чихэрлэг ундааны төрлөөс маш сайн татгалзуулах хэрэгтэй. За энүүнийг бол эцэг их асран хамгаалагч багш нар бас анхаарах хэрэгтэй. Мөн хүүхдэд бол дээрх зарчмыг баримтлахаас гадна хүүхдэд одоо өдрийн турш бүлийн халуун шингэн юм маш сайн ууж гин үү, хооллолтын чанар нь ямар байна гэдэг бол тогтмол хянах шаардлагатай байдаг. За үр дүнгүй хооллолт бол хүүхдийн дархлаа судлах хамгийн нэгдүгээр шалтгаан болдог гэж үздэг байгаа.